Сайн байцгаана үзэгчдээ. Галийн байгууллагаас бэлтгэн хөргөж буй Гайл подкастын маань 3 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За бид энэ удаагийн дугаараараа соёлын үеийн тухай ойлголт, мөн соёлын үеийг хамгаалахад Галийн байгууллагын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд зочинтойгоо ярилцах болно. За манай энэ удаагийн дугаарын зочноор соёлын үеийн үндэсний төвийн захирал Инхбат хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна өдрийн. За бас бидний урилгыг хүлээн авч бидэнд одоо соёлын үеийн тухай мэдээлэл олох гэж соёлын үеийн тухай мэдээлэл олохоор ирсэн танд баярлалаа. За соёлын үеийн үндэсний төв гэдэг бол өөрөө одоо чиг үүрэг нь соёлын үеийг бүртгэх, судлах, одоо сэргээн сурлах, хатгалах, авран хамгаалах гэгмэтчлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага байсан. За энэ дундаас авран хамгаалах гэдэг үг бол надад маш одоо чухал онцлогтой санагдсан. Тэгэхээр соёлын үеийн тухай одоо байгууллагын талаар одоо манай үзэгчдэд товч танилцуулга өгөөч. Ер нь жилд хичнээн соёлын үеийг одоо авран хамгаалж одоо судалж ажиллаж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны харьяа соёлын үеийн үндэсний төв анх 1988 онд тухайн үеийн одоо соёлын сайдын санаачлагаар музей үзмөр сэргээн цуглах урлан гэдэг энэ байгууллагын суурь дээр үндэслэгдээд 1995 онд түүх соёлын дурсгалыг хамгаалах тухай хуулийн дээр хамгийн анхны одоо соёлын үеийн бүртгэл мэдээлэлээс байгуулах ийм шийдвэр гараад ингээд соёлын үеийн төв, соёлын үеийн үндэсний төв гэдэг 15 онд шинжилэн батгдсан хуулийнхаа хүрээнд хуулийн дээр одоо тусгайлан заалтан дээр дурдгдсан ийм одоо байгууллага байна. За та сая манай байгууллагын үйл ажиллагааг хэллээ. Дээрээс нь нэмээд манай 15 оны шинжилсэн хариулгаар сурталчлах гэдэг бас ийм чиг үүрэг орсон байж байгаа. За байгууллагын үндсэн чиг үүрэг бол Монгол улсын хэмжээнд байгаа энэ соёлын өвүүдийн тоон дүн бүртгэлийг бид нар одоо бүртгэлийн хяналтаар бусад одоо төрийн байгууллагуудтай хамтарч хяндаг тоон дүнгийн мэдээ нэгтгэлийг гаргадаг юм байгууллага. Тэгэхээр одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 320 орчим музейн байгууллагууд 21 аймаг 330 суманд байгаа бүх түүх соёлын үйл хөдлөх дурсгалууд за одоо манай малчин ард иргэд өвлөө уламжлагчид гэдэг бүх хүмүүсийн тоон дүн тухайн байгууллага тухайн засаг захиргааныхаа нэгж ингээд тоон дүнгээрээ байж идэг. За өнөөдрийн байдлаар манай одоо түүх соёлын хөдлөх дурсгал зүйл буюу нөгөө бидний одоо голлон иргэдэх музейн үзмэр энэ бүртгэлийн хувьд бол нийт 139,341 дэсийн 295,586 ширхэг музейн үзмэр Монгол улсын одоо 330 гаруй байгууллагад хадгалагдаж байна. За үүнээсээ бол Монгол улсын хосгүй үнэт дурсгал зүйлээр 778 дурсгал байна. Үнэт зэрэглэлийн дурсгалт нь бол одоо 10 орчим дурсгалыг бүртгүүлсэн байна гэдэг ч юм тоон дүнтэй. За хэр хөдөө байгаа дурсгалуудын хувьд бол 9386 дурсгалт газрын 83129 дурсгал буюу нөгөө Польш хэрэг суурь, хадны зураг, хөшөө дурсгал, барилга архитектурын дурсгал маань бүртгэлтэй байж байна. Бүгд одоо өөр өөрсдийн гэсэн хувийн дугаар кодтой тодорхой хэмжээний орон зай дээр ингээд газар зүйн мэдээллийн системээр түшиглсэн ингээд бүртгэлийн системтэй. За бит бус хувийн хувьд бол өнөөдөр 326 соёлын бит бус хувийг 11,000 орчим өвлөө уламжлагч хүн бүртгэгдсэн байна гэдэг ч юм. Ийм тоон дүнгээр бид нар бол одоо соёлын байгууллагуудынхаа бүртгэлээрээ хяналт тавиад за энэ дээрээ хууль эрх зүйн одоо ийм хууль хүчний байгууллагуудтай хамтарсан ийм одоо хадгалт хамгаалалтын ажил хийдэг байж байгаа. Соёлын үеийн үндэсний төв өөрөө бас одоо чиг үүргийнхээ хүрээнд их олон байгууллагатай хамтарч ажилладаг баг тийм. Манай Галийн байгууллага бол өнгөрсөн одоо 1-р улирлаас эхлүүлээд одоо хамтын ажиллагааны хүрээнд бас хэд хэдэн томоохон ажлыг хийгээд явж байгаа. За энэ ажлын хүрээнд бас өнгөрсөн хугацаанд 300 гаруй байцаагчдад соёлын үеийн тухай анхан шатны мэдлэг олгох сургалтыг хийсэн байна. За тэгэхээр хоёр байгууллагынхаа бас хамтын ажиллагааны талаар ярилцъя. Ер нь Галийн байгууллагатай хамтран ажиллах одоо болсон талаар анх сонсоод танд ямар одоо юу бодол төрж ив? Мэдээж энэ одоогийн бас 2-3 мянган жилийн түүхтэй. За өөр ингээд ярих юм бол баг 1 сая орчим жилийн түүхтэй Монгол Төв Азийн газар нутагт байгаа Монголын газар нутагт байсан энэ хүн төрөлхтний соёлын нэгэн илэрхийлэл болсон одоо чулуун зэвсгийн бууц суурин эртний одоо хүний яснаас ахгуулаад одоо бүх дурсгалууд соёлын өвд тооцогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэний одоо аюулгүй байдал, хадгалт хамгаалалт за хууль бус одоо үйл ажиллагаанууд гэдэг ч юм уу энэ бүгдтэй бид нар одоо түрүүний хэлдэг хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажилладаг. За дараагийн байгууллагууд одоогоос 3-4 жилийн өмнө тусгайлсан ийм одоо соёлын үеийг интернетээр тэмцэх нэгжийг байгуулсан байж байгаа. За манай Галийн байгууллага бол одоо өдөр тутамдаа хилгайл дээр соёлын өвд асуудал гарч ирэх юм бол одоо хяналт тавьдаг. Тийм учраас бид хууль хяналтын байгууллагуудтай хамгийн ойр
ажилдаг. Ялангуяа та бүгдийн одоо соёлын өв байж болзошгүй төлөвийн зүйлсийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлд манай соёлын өвийн үндэсний төв дээр ажилдаг юм байж байгаа. Тэгэхээр манай одоо шинжээчдийн дүгнэлтээр соёлын өв мөн эсэх нь буюу цаашдынх нь одоо нэг хувь зайн хийгдэж явдаг ийм одоо хамтын ажиллагаатай. За өнөөдрийн байдлаар бид нар бол 2025 оны байдлаар нийт манай соёлын өвийн үндэсний төв дээр нэг 4988 ийм мэдүүлгийн зүйлс соёлын бит өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлөөр орсон байна. За бид дотор зүгээр англиад авч үзэх юм бол хууль бусаар хил давуулах гэж оролцсон гэдэг ийм одоо англи хэл дотор бол энэ 60 орчим хувь байна. Хулгайлагдаж шалгагдаж байгаа гэдэг зүйл дээр бол 24% нь байж байна. За хууль бус малталгаар гарсан гэдэг эрүүгийн шинжтэй ийм зүйлүүд бол 16% гэдэг ингээд өшөө илүү энэ тоон дүнг бид нэр өшөө илүү нягтлж үзэх хэрэгтэй юм байна. Ямар ч үс нэг иймэрхүү тоон дүн гарсан буюу нөгөө хил давах гэж оролцсон гэдэг маань нөгөө хил гайлын байгууллагатай холбогдох учраас энэ бас нэлээдгүй хувийг 60 орчим хувийг эзэлсэн байна гэдэг ийм тоон дүн гарсан байна. За дээрэс нь 2022 онд бид нэр 160 дурсгалыг л таньж тогтоодог байсан бол хамгийн оргил үедээ 2024 онд 3092 идэлгэн зүйлсийг таньж тогтоосон. Одоогийн байдлаар 2025 онд бид нар 1020 идэлгэн зүйлсийг таньж тогтоосон. Ийм одоо статик дүн мэдээтэй энийг нөгөө холбогдох байгууллагуудад мэдээлэл явдаг. Ийм байдалтай байна. Тийм учраас гайлын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа ажиллагаа бол хамгийн одоо өндөр хувийг эзэлж байна гэсэн юм дүн гарсан байна. Тэгэхээр соёлын эд зүйлийг бас одоо авран хамгаалах ерөнхий процессыг та дурдвал жишээлх юм бол танаа дээр ирүүлдэг байгаа юм те манай байгууллагаас ч юм уу цагдаагийн байгууллагаас танаа дээр энийг таньж тогтоогоод яг аль одоо хэдгээр ямар хугацаанд хамаарах хийдүүлгийн зүйлс илгэн зүйлс мөн үү гэх мэтчлээ яг тэрийг нь тогтоолохоор ажилтдаг байх нь тэрийг нь танаа байгууллага одоо хүлээж аваад яг ямар шат дарааллын дагуу ажилтдаг байна. За 2000 энэс өмнө бас тийж яг түүх ярих нь зүг баг. 2015 онд хамгийн сүүлд соёлын өвийг хамгаалах тухай шинжилсэн аргаар батлагдсан. Тэгээд жилд ингээд тухайн заалтууд нь шинжилгээтэй явдаг. 15 оноос өмнө бол Монгол Улсын түүх соёлын хөтлөх тусгал зүйл нь ердийн үнэт тосгүй үнэт гэсэн юм 3 зэрэгэлтэй байсан. За энэ өмнөх хуулийн дээр бол ердийн тусгал зүйлийг бол хил гайлаар гарахыг зөвшөөрдөг. Соёлын асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ердийн тусгал зүйлийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлд ажилладаг. Энэ шинжээчийн зөвлөл дээр одоо эртний эдлийн дэлгүүрүүд гэдэг юм энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн хуулийн этгээдүүд нөгөө эдэлгэн зүйлсээ шинжилгээ хэлгүүлээд ингээд тусгайлсан юм гэрчлэгээр гаргадаг байсан ийм түүх байсан. Энэ үед бол ингээд бүх зүйл хуулийн хувьд гарсан одоо хуулийн хэцүү хүнд явж ирсэн байна. За 15 оноос хойш соёлын өвийг хамгаалах хуулийн дээр зэрэглэлийг бол шууд үнэт, хосгүй үнэт, бусд нь бол түүх соёлын дурсгал буюу ердийн гэдэг үгийг аваад ингээд Монгол Улсын хилээр түүх соёлын дурсгал зүйлийг хилээр гаргахыг хоригдсон. За гарах 3 үндслэл байгаа. Энэ өөрөө лицензээр, сэргээн цуглах журмаар, таньж тогтоолох журмаар гэдэг яамнаас лиценз авч гардаг. За хувь хүн ч гэсэн одоо эдэлгэн зүйлсээ авч шүтэх зорилгоор авч гарах юм бол лиценз аваад гардаг. Ийм байдалтайгаар хууль эрх зүйн бий болсон. За энэ нь бол нэг бодлын одоо юу гэдэг олон улсын хүрээнд Монгол улс соёлын өвөө хамгаалах талаар бас хууль эрх зүйн хувьд чангатгсан ийм одоо бодлого байсан баг. Зүгээр зарим нэгэн тохиолдолд энэ бас өөр бусад хэлбэрлөө бас одоо энэ зүйлс шилжсэн байхыг бол үгүйсэхгүй. Ингээ харж яхад бол ерөнхийдөө хүмүүс таньж мэдхгүй улмаас гэдэг юм уу захиалга өгөөд нөгөө хүмүүсийн одоо нөгөө юун дээр нь тоглолт хийгээд те одоо зөөлөн зан дээр нь гэдэг ч юм уу ингээд янз янзын байдлаар бол ер нь түүх соёлын дурсгалууд хил гайлаар гарах гэж байгаа одоо ингээд асуудал орсон зүйлүүд байгаа юм. За мэдээж тухайн одоо байцаагч маань мэдээж соёлын өв гэдэг нь өөрөө тухайн насаараа одоо яг нэг чиглэлээр судалсан эрдэмтэн судлаачид өөрсдөө сургууль судалгааныхаа хүрээнд олж авсан ийм нөгөө гарт баригдахгүй мэдлэг байдаг. Тэгэхээр энэ мэдлэгийг манай нөгөө хил гайлын маань хүмүүс цагдаагийн байгууллагын хүмүүс маань бол авахд хэцүү. Тийм учраас ямар нэгэн байдлаар одоо анхдагч мэдрэмжээрээ ч юм уу соёлын байж болчихгүй гэдэг ерөнхийдөө бол хурааж яваад тэгээд нөгөө одоо юу гэдэг мөрдөгчийн тогтоол байдаг юм уу ингээд бүх бичгээр одоо үндэслэл манай соёлын үндэс төгрөг аль биесээр ирүүлдэг. За ингэхдээ бол мэдээж одоо цаг хугацаа нэлээх авч байгаа. За зүгээр одоогийн байдлаар бид нар бол мэдээж яг яаралтай байдаг нөгөө хүмүүст нь буцаадаг DHL-ийн ширбэл өмнө нь үзүүлдэг болсон гэдэг ч юм уу. Ингээд соёлын мөн бишээ бид нар бол нөгөө ирсэн дарааллын дагуу таньж тогтоох шинжээч юм зөвлөл ажлынхаа нөгөө юунд оруулаад төлөвлөгөөнд оруулаад за зарим нэг нь маш хурдан шийдэгдэж байна. Зарим нэг нь бол
юу 30 хоногоос илүү ч хугацаанд одоо ингээд шийдвэрлээд явдаг. Тэгээд одоо дараачийн процесс асуудал манайх мөн байна, биш вэ гэдэг зүйлийг л нөгөө холбогдох шинжээчийн асуумжууд бүх зүйлээр нь хариулаад өгөөд явдаг. Ийм процесс болж байгаа. За тэр болтол зарим зүйлсүүд нь бол манай соёлын үнцийн төвдөр түр хадгалагдаад тэгээд буцаагаад одоо нөгөө шүүхийн шийдвэр байт юм ингээд бус юм руу явдаг. Ийм байдалтай байна. Тэгэхээр та сая бас хэлсэндээ цагдаагийн байгууллагатаас хамтарч ажилладаг гэж хэлж байна. Тэгэхээр яг ийм чигүүргийн байгууллагууд юу н хоорондоо ингэж хамтран ажилласнаар гарч байгаа одоо ач холбогдол үр дүнг та бас юу гэж харж байна? Одоо аливаа зүйл цахим болсон цахим мэдээллүүдийг хоорондоо аягуулсан төрийн байгууллагууд хоорондоо уялдаж ажиллах ёстой энэ гэсэн чиглэлээр Цахим Монгол хөтөлбөр явагдаад энэний хүрээндээ бид нар соёлын хувийн бүртгэлийн системээ цахим хэлбэр рүү шилжүүлээд энэ 2025 оноос төрийн байгууллагууд ингээд хэрэглүүлж эхэлж байна бас. Хуучин бол офлайн горомтой зөвхөн нөгөө музей байгуулах хоорондоо харилцдаг байсан бол одоо цагдаа хууль хяналтын байгууллага холбогдох хүмүүстэй холбогдох бүрэн боломжтой болсон. Гэхдээ тэр нь өөрөө ийм админ ирэхээр хязгаарлагдсан ирэх нь зөвхөн одоо юу гэдэг нь цагдаа хуулийн хэлтийн байгууллага бол харах хэрэгтэй. Тэнд дотор ямар нэгэн мэдээлэл нэмэх хэрэг байхгүй. Аймгийн засаг дарга бол зөвхөн өөрийнхөө эрхмэдлийн хүрээнд сум орон нутгийнхаа мэдээллийг харна гэдэг ч юм уу те. За юу гэдгийг соёлын яамны асуудал гэсэн байгууллага бол бүх улсын хэмжээнд харна гэдэг ч юм уу нөгөө хэрэглэгчийн эрхүүд нь тодорхой хэмжээнд зарлагдмал ийм одоо системийг бид нар хийгээд гол нь одоо энэ ялангуяа танах шиг энэ хууль эрх зүйн байгууллагын хүрээнд бол яг нөгөө албан ёсны говцэг эмэнтэй төрийн байгууллагын албан ёсны нөгөө системээр дамжигдаад мэйлээр дамжигдаад тэгээд эрхийг үүсгэж байгаа. Тэгэхдээ аль байгууллагад хэдэн эрх өгөх үү, тэнд нэвтрэх эрхийн хүн нь ямар хүн байх вэ гэдгийг нөгөө асуудал эрхэлсэн байгууллагуудаас нь асуугаад өгчөө. Тэгэхгүй бол бүх Монгол улсын гайлийнх нь бүх Монгол улсын цагдаад өгнө гэж байхгүй шүү дээ. Тийм байдлаар ямар ч байсан системийн хувьд бол бид нар Монгол улсын хэмжээнд байгаа бүх дурсгалуудыг харах эрхийг өгчөж байгаа. Хоёрдугаарт нь энэ систем дээр хулгайлагдсан, алдагдсан, эрен сурвалжлагдж байгаа үзмрийн мэдээлэл гэдэг ч юм уу, тийм зүйлүүдийг бид нар одоо нөгөө Интерпол байдаг ч юм уу, энэ бусад байгууллагуудтай хамтраад линк дээр тавиад өгж байгаа. За тэгэнгүүт Монгол улсын хэмжээнд байгаа одоо нэг 1000 гаруй орчим мэдүүлгийн зүйлс эрен сурвалжлагдж байгаа гэж үзэх юм бол ямар аймгийн, ямар музейн, ямар үзмрүүд нэгэд одоо зураг нь бол байгаатайгаа анхан шатныхаа шиг чимдэг мэдээлэлт юм одоо мэдээллийг бид нар одоо бий болгоно. Ингээд үзэхээр тэндээс алдагдж байгаа эрен сурвалжлагдж байгаа зүйл нь магадгүй гайлын байгууллагын аль нэгэн бомбт гэдэг л танаа хэллэгээр тийм ийм зүйл төр байх юм бол ингээд хурдан үзэж харах ийм боломжийг бид нар бий болгоцсон. Одоо энийг зүгээр хурдан эргэлтэнд оруулаад төлөвшүүлээд тэгээ алдаа оноогоо олоод очиж улам илүү сайжруулах энэ ажиллагаа томдохгүй хэвдэж явах. Тэгэхээр яг нөгөө практик дээр ажиллаа хийж явах явцдаа яг тэр системээс одоо өөрс шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой болж байна. За тэгэхээр дэлгүүрт болон одоо зах худалдааны төвүүд одоо энэ шашны дэлгүүрүүд ч юм уу тий хүмүүсийн гар дээр одоо худалдаалагдж байгаа энэ эд зүйлс дээр ер нь манай улс ямар хяналт тавьдсан бол одоо жишээлх юм бол аялал жуулчлалын үйлрэл эхлэхээр хүмүүс одоо маш их тийм зүйлсийг хилээр авч гардаг тийм мэд санаатай болон санаандгүйгээр тэгэхээр гайлын байгууллагын одоо алба хаагчид маань өөрсдөө тухайн одоо хүний эд зүйлийг бас шууд хураагаад авчих боломжгүй байдаг учраас одоо худалдаж авсан баримт дээр нь үндэслээд гаргадагч бас тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ тал дээр ямар одоо хуулийн зохицуулалт байдаг бол. За яг зүгээр надад нэг юм хоёр бодол байдаг. За үнэхээр одоо яг гар дээрээсээ энэ эдүүлгийн зүйлс буюу бурхны шашны хэрэглэл зардаг, сүвнэрийн эдүүлгийн зүйлс зардаг, за пинкшүүгийн тий одоо янз бүрийн зүйлс зардаг, эрхлэгчдийнхээ жагсаалт тийм үү иргэн байна уу, хуулийн этгээд байна уу жагсаалтаа гаргаа. Тэгээ тухайн иргэн нь бид нар одоо гаднаас одоо тэр чинь авчиж зарж байгаа шүү дээ. Монголд бол тэр баргийн хийхгүй байгаа байхгүй. Тэгээд тэр нь одоо бас ингээд албан ёсоор орж ирэхтэй гайл дээр бүтгэлтэй байдаг ч юм уу. Тэгээд гарахтаа тэгээд тэрнийхээ дагуу энэ жил би тэдийг зарсан тэднэр нь гээд гарсан гэдэг ч юм уу. Ийм нэг юм системийн зүйлсийг бид нар бий болгох зайлшгүй шаардлага гарч ирээд байна. Ер нь яг энэ чиглэлийн одоо үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн хуулийн этгээд одоо байхгүй байгаа байхгүй. Хоёрдугаарт нь өнөөдрийн энэ одоо их дэлгүүр гэдэг юм уу одоо урт цагааны гудамж гал одоо ингээ те эртний эдлийн дэлгүүрүүд дийлэнх нь ер нь 15 оны хуулиас хойш ер нь бас санаатай болон самсаргүй байдлаар ч бас ингээ соёлын хувийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс байхыг үгүйсэхгүй. Ер нь бол дийлэнх нь баг хаагдаж байна. Ягаад гэвэл одоо энэ чинь ийм үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон.
Гэтэл олон улсад энэ өөрөө байдаг нийтлэг юм хүлээн зөвшөөрөх эдлэгийн зүйлс. Тэгэхээр эртний эдлийн энэ холбооны хүмүүстэй төрийн байгууллага нь яаж ажиллах юм гэдэг энэ зүйлүүд нь манай Монгол улсын хувьд жоохон бүрхэг байгаа. Тийм учраас ойрын хугацаанд ийм зүйлүүд яригдах бах. Энэ дээр үл ялангуяа манай цагдаагийн байгууллагын ажилтнууд нөгөө зарим нэг ийм хэргийн мөрөөр ороод эртний эдлийнхний хойноос нэлээх хөөцөлдөж байгаа юм билээ. Тэгэхээр ийм зүйлүүд байна. Хоёрдугаарт нь эртний эдэл цуглуулах улсууд чинь нөгөө түр хэллээ шүү дээ. Чи өөрөө нээлттэй аль ч улс оронд байдаг зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө соёлын хамгаалах хуулийнхаа хүрээнд нөгөө эртний эдлэл цуглуулдаг энэ хүмүүс маань өөрийнхөө эдүүлгийн зүйлсийг бүртгүүлэх хэрэгтэй байхгүй. Соёлын хамгаалалтын хуулийн дотор иргэн өөрөө бүртгүүлэх хэрэгтэй. Тэр нөгөө бүртгүүлэх зүйлүүдээ хийгээгүй улмаас нөгөөтгөө минийх юм уу, чинийх юм уу гэдэг нь нотолж чадахгүй. Дараагийн эрх зүйн харилцаанд орох асуудал нь байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эртний эдлийн одоо цуглуулдаг улсууд чинь энийгээ бүртгүүлж ээж дараагийн асуудал гарч ирнэ. Тэр хүн өөрөө Монгол улсынхаа музей дотор зарж болно. Төрийн байгууллагын санаа бүрт өгж болно. Гадаадын иргэн хуулийн этгээдэд тосгүй үнэт үзмэр биш бол тосгүй үнэт зэрэгэлд ороогүй бол зарж борлуулах эрх нь байна. Гадаад үзлэнд гарах эрх нь байгаад идэг. Өөрөөсөө нэг анхан шатныхаа бүтээлийг хийгээгүй улмаас тэгээд нөгөө эдэлгийн зүйлсээ нотолж чадахгүй улмаас ингээд хохирогч болно гэдэг ч юм зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ эртний эдлэлийн дэлгүүрүүд дээр яг соёлын яамс гэдэг нь манай соёлын үндэсний төвийн зүгээс яг хяналтаа тавьсан хамтын ажиллагаа бол зөвхөн та нар юмаа бүтгүүл гэдэг үгнээс л ажиллаж байгаа болохос биш. Ямар зүйлс яаж хитэн дөрвөний орлого тэмэртэй бол бид нар шалт тавихгүй гэж. За тэгэхээр гадаад улс оронд жишээлх юм бол одоо 100 жил болсон зураг бүтээл 200 жил болсон гэх мэтчлээ одоо цаг хугацаагаар нь бас ингэж ангилж тооцох тийм соёлын үеийн зохицуулалтууд байд юм байна. Монгол юу нэм зохицуулалт байдгүй гадаад улсын жишээг бас дадвартуул. Яг Монгол улсын соёлын үеийг хамгаалах тухай хуулийн дээр бол тийм залт байхгүй. Түүхэн тодорхой орон зай цаг хугацааг төлөөлж чадах гэдэг ийм ерөнхий нэршил байж байгаа. За яг ЮНЕСКОгийн соёлын өвдө холбоотой конвенцэн дээр л 100 түүнээс дээш жилгээд ингээд энэ олон улсын зарчмаар авал 100 түүнээс дээш гэж явж байгаа. Зүгээр зарим нэгэн Европын ялангуяа тэр одоо уран зураг энэ илүү их хөгжсөн улсуудад бол 25, 50, 75, 100 гэдэг 25-25-аар нь бас ингээд ангилсан зүйлүүд байж байгаа. Тэгэхээр тухайн орныхоо нөгөө соёлын өвийн орон зай соёлын өвийн онцлогоос шалтгаалаад яг ингээд тодорхой нэрлэлсэн ч улс байна. Ерөнхий нэрээр нэрлэлсэн. Манай Монгол улсын хувьд бол нэг 100 жил түүнээс цааш гэдэг ерөнхий агуулгаар нь барьдаг. Гэхдээ өнөөдөр жишээлбэл одоо юу гэдэг нь социализмын үеийн 1970-80-аад оны үеийн энэ нийтлэгийн зүйлс соёлын хувьд тооцогдоод манай музейн үзмэр болчихсон. За тэр нь нөгөө түрүүний хэлдэг эртний эдлийнхний дунд зардаг бүтээгдэхүүн болцсон. Тэгэхээр ч одоогоос ингээд 20-30 жилийн өмнөх зүйлүүд бас орчиж байгаа байхгүй. Хоёрдугаарт нь манай монголчууд чинь нөгөө айгүй их тийм алт эрдэнэс юм хүн одоо өнгөт металл өнгөт чулуугаар маш их одоо юм орчин үеийн хэцэлтэй чанан одоо гангаан идэвхтэй зүйлс хийдэгтэй хит утга өөрийн үед бүсэнтэй. Тэр нь өөрөө бас их тийм хүн харахад нөгөө соёлын өвд оруулж болохоор ингээд шууд харагдаад идэг байхгүй. Тэгэхээр нөгөө соёлын тухай хуулийн дээр буюу 2 жилийн өмнө жил гарны өмнө 2 жилийн өмнө батлагдсан соёлын тухай хуулийн дээр соёлын үнэт зүйлсийн бүтэц мэдээллийн сан бүрдүүлнэ гэдэг нэг юм залт гарсан байж байгаа. Соёлын үнэт зүйлс. Тэгэхээр нөгөө одоо үед зурагдж байгаа уран зургууд нөгөө түрүүн хийгдсэн шинээр хийгдсэн энэ эдгдгийн зүйлсүүд энэ маань тэр соёлын үнэт зүйлсийн жагсаалтанд бас ингээд ордог болцсон. Гэхдээ тэр нь нэг одоо яг соёлын өв биш соёлын үнэт зүйлс гэдэг нэг ийм бас ингээд нэг ийм сангийн ийм шинж журам гараад ирсэн байж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг хэл гайлаар бол яг ийм түүх соёлын дурсгал зүйл гэдэг нь бол гарахгүй соёлын үнэт зүйлс нь бол орчин үеийн шинээр хийгдсэн учраас одоо гараад болно гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсийн одоо шинэ ийм одоо мэдлэг хөндлөсөн ийм зүйлсүүд бас манад гарч ирээд байгаа юм. Тэгэхээр бол та юу гэж ойлгох гэж байна вэ гэхээр ер нь 100 түүнээс тааших жилиг байна. Гэхдээ яг тухайн зүйл нь соёлын мөн хэсэгтэй бол яг одоо нөгөө тань тогтоох шинжээчийн зөвлөлийн юм уу тухайн хүний тэр одоо шийдвэр шинжээчийн зөвлөл чинь өөрөө нөгөө зөвлөлийн багаар ажилладаг зарчмаар явдаг учраас тэр гарсан одоо дүгнэлтээр л соёлын мөн биш хэсэг нь тодорхойлогдож байна. За сая та бас дурдсан. Тэгээ сүүлийн 3 жилийн байдлаар одоо хууль танаад шинжилүүлсэн одоо нийт идэвхтэй зүйлсийн 60% нь усан хилээр хууль бусаар давуулах гэж одоо оролцсон тийм зүйлсэн хэрэг нь бол нэлээд өндөр тоо тий. Тэгэхээр энэ талаар бас дурдвал сүүлийн 3 жилд бас яг энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн хандлагатай байна энэ танаас харахад. Тийм нийт одоогийн байдлаар 4988 одоо идэвхтэй зүйлс манай тань тогтоох шинжээчийн зөвлөлөөр оржээ гэж.
хамгийн өндөр үедээ бол 2024 онд 3092 эдэлгийн зүйлс. Одоогийн байдлаар 10,020 эдэлгийн зүйлс явж байгаа юм байна. Манай дээр таньж тогтоох шинжээчийн зөвлөөр ороод тэгээд одоо хууль хяналтын байгууллагаараа буюу шүүхийн шийдвэрээр эцэлэгдэж тогтоох шийдвэр нь гараад тэгээд холбогдох засгийн газрын журамтай соёлын хэвийг хамгаалах тухай хуулийн дээр зааснаар соёлын асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын орлого болгож байгаа шүүхийн шийдвэрээр одоо тогтоолоор шийдвэрлэгдсэн эдэлгийн зүйлсийг Монголын музейн одоо сан хөмбөрг рүү баяжуулахаар шилжүүлдэг ийм залттай. За мэдээж дийлэнх эдэлгийн зүйлс дотор бол манай энэ баримт ном судрын одоо ийм зүйлүүд нэлээдгүй хувийг эзэлж ясан гэдгийг бол би бол бас ихэд харж ирсэн юм байна. За мэдээж дотор нь бол бас зарим нэгэн бурхны шашны одоо юм шүтэнүүд танка зургууд энэ бас орж ирсэн. За хамгийн сүүлийн мэдээгээр бол бас танаа дээр ч гэсэн бас мэдээлэгдсэн байгаа бах. Алтан булгийн одоо хилийн бомбон дээр Юан улсын үеийн хүрэл эдэл 3 ширхэг одоо байсныг бол бас манай шинжээчийн зөвлөл түүхэн холбогдох ганц үеийн тодорхойлоод ингээд одоо асуудал нь шийдэгдээд явсан байгаа. Тэгэхээр ер нь манай энэ маань өөрөө юу хэлж ийм гэхээр одоо соёлын асуудал төрсэн төрийн захиргааны төв байгууллага гайлийн одоо асуудал төрсэн байгууллага хоорондын хамтын ажиллагаа маш сайн явж байна. Тоон дөнгөж зарах юм бол 60% гэдэг бол нэлээд өндөр үзүүлэлт байгаа учраас ямар ч бас энэ хоёр байгууллагын хүрээнд бол тодорхой хэмжээний Монгол улс соёлын өвөө хадгалж хамгаалж үлдсэн. Энийний үр дүнд нь Монгол улсын музейн савмөрөг соёлын өвөөр баяжигдсан ийм одоо тооцоо үр дүн гарч байгаад бол хоёр байгууллагын хамтын ажиллагаа сайн байна гэж би үзэж байгаа. Тэгэхээр саятаас дурсан шүү хүмүүс ингээд соёлын өв гэхээр зөвхөн одоо бурхнаар одоо төсөөлдөг ч юм уу те өөр ингээд нэг хангалттай бас мэдлэг ойлголт зарим хүмүүс байдгүй ч юм уу тийм зүйлийг дурдсан. Тэгэхээр соёлын өвийн эд зүйлс гэдэг нь одоо өөрөө бас те улс орны дархлаа үнэт зүйлгээд маш олон зүйлийг одоо улс орны аюулгүй байдал гэх мэтчлэн зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ тал дээр та одоо үзэл бодлоо хуваалцаж соёлын өв гэж яг юу хэлдэг юм бид яагаад соёлын өвийг анхаарч хамгаалж авч үздэг хэвээр энэ тал дээр үзэл бодлоо илэрхийлэхгүй. Өнөөдөр ч гэсэн та бид хоёр ингээд энэ соёл хүн төрөлхтний нэг хэсэг болоод ингээд магадгүй одоо юу гэдгийг камер зүүгээд одоо энэ юм микрофон бариад ингээд явж шít. Энэ маань өөрөө ингээд соёлын хэрэглэх түүнээр дамжигдаад бид нар амьдарч байна. Маргааш болоод ирдэг өчигдрийн юм бол түүх болж үлддэг тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд соёлын өвийг өнөөдөр бид өөрсдөө бүтээгээд явж байна л гэсэн. Би хамгийн энгийн жишээ хэлээ л да. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 20 гаруй жилийн өмнө одоо хальсны камер гэдэг 35 мм-ийн камераар зураг авдаг энэ чиглэлийн камерууд нь өөрөө өнөөдөр нөгөө тухайн соёл хүний одоо оюун ухаанаар бүтээгдсэн эд үлгийн зүйлс болоод соёлын болцсон явж байна. Оросын одоо үеийн маш олон радионууд, видео хурцгууд бүгд Монголын театрын музей гэдэг манай Монголын үндэсний музейд одоо юм соёлын буюу социализмын үеийн түүхийг харуулсан ийм одоо соёлын болцсон явж байгаа юм. Тэгэхээр ерөөсө соёлын өв гэдэг бид нар бол заавалчгүй ийм тиймхээсээ илүү тухайн бүтээгдсэн эд үлгийн зүйлс нь заавалчгүй гар урал биш. Тухайн үеийнхээ одоо соёлын үйлдвэрлэлийн шинжлэх ухааных нь үн цэнийг бий болгосон. Тэгээд соёлын, урлагийн, шинжлэх ухааны, түүхийн ийм үн цэн бүгдээрээ хослмол энэ дээрээ байж иж энэ нөрөө соёлын өв болох ийм одоо нөхцөл бүрддэг. Тэгэхээр одоо бид зүгээр шал өөр жишээ хэлээ л да. Өнөөдөр Багнуурын нүүрснөө урахад байгаа экскаватор байна шүү дээ. Тэгээ одоо 80-аад оны үед 90-аад оны үед хэрэглэгдэжсэн Оросын одоо тэр EK-20 гэдэг экскаватор шиг өнөөдөр Багнуурын уурхайн музейн үнэт үзмэрд болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр чинь тухайн үеийн одоо хүн төрөлхтний тэр ашигт балтмлыг олборлоготой холбогдлолтой хамгийн хүчирхэг техник байсан ба шүү дээ. Хүний гараар бүтээгдсэн, хүний оюун ухаанаар бүтээгдсэн зүйлхэн зүйлс. Гэх мэтлэнгийн ийм одоо нөгөө салбарын онцлог зүйлээс болоод соёлын өв болох, одоо соёлын үн зүйлс болох хэрэг нэгдэж байгаа. Тийм байж байгаа. За дээрэс нь хамгийн энгийн жишээ 1900 би өөрөө 75 оны 1982 онд 10 жилийн сургуульд орж ирсэн. Гэтэл 1982 онд хэрэглэгдэжсэн дэвтэр, бал, сурагчийн хувцас форум өнөөдөр Осакагийн Японы Осака хотын Ухсаатны зүүн олон улсын музей дотор Монголын соёлын өвийг төлөөлөх эд үлгийн зүйлс болоод тэнд дэглэгдэж байгаа байхгүй. Тэгээд тийм ойрхоноос бид соёлын өвийг бас ингэж харж болно л гэсэн үг. Бас
нэг сонирхолтой зүйл байдаг нь усанд орох соёлын үеийг бас судалж эхэлсэн гэсэн тийм мэдээллийг би бас харсан шүү дээ. Тэгэхээр танай байгууллагаас энэ талын одоо энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа сүүлийн үед хэрэгжүүлж байна? Өнөөдрийн байдлаар Монгол улс ЮНЕСКОгийн соёлын өвтө холбогдлолтой 4 конвенцэд нэгдэж орсон байна. За 1972 оны байгаль соёлын үеийг хамгаалах конвенц, 1999 оны соёлын бие тусвыг хамгаалах конвенц гэдэг чинь 54 оны Гагийн конвенц гэдэг нөгөө зэсвэлт мөргөлдөөн үе соёлыг хамгаалах гэдэг ч юм. Хамгийн сүүлд Женедрау гэдэг нөгөө одоо соёлын өвтө холбогдлолтой. За үүний нэг нь одоо бид нар ЮНЕСКОд нь эсгэд бэлтгэл ажлын хангаа явж байгаа усанд орох соёлын үеийг хамгаалах конвенц. Хүмүүс гайхаад байгаа юм л да. Монгол улс чинь соёлын өв усанд ор ямар соёлын өв байдаг юм бэ? Энэнд элсэх шаардлага байгаа мó энэ. Тэгэхээр бид нэг судалгаа хийгээд үзэхээр хамгийн том объект өнөөдөр өөрөө нэг дэлхий чинь одоо глобалчлагдсан нийтлэг болчихсон. Одоогоос 750 гаруй жилийн өмнөх Хувлайн хааны үед Япон руу одоо алдан давталж байсан тэр үеийн одоо усанд орох одоо Хувлайн одоо 3-4 мянган флотын цэргийн үлдэгдэл тэр Японы далайн иргэд ороос гарч ирээд энэ нөр Монголын соёлын өвтө холбогдож ирж байгаа учраас бид нар яалтж байхгүй усанд орох соёлын өв бол хамгийн том агуулгаараа бол тэнд байна. Энийг өнөөдөр хоёр улсын эрдэмтэд Японы Монгол гэхээсээ илүү дэлхийн нийтийн одоо ийм одоо түгээмэл ийм одоо соёл байгаа учраас гэдэг үүднээс нь одоо судалж байна. Хоёрдугаарт нь тэрхийн цагаан нуур гэдэг юм уу, буур нуур, бадар хундаг нуурн дээр эртнээсээ нөгөө байгаль дэлхийтэйгээ харилцаа холбоотой байсан үед тийшээ мөнгө юмбуу өргөдөг, цусаг бишрэлийн улмаас одоо ингээд мөнгө аяг өргөдөг ийм зүйлсүүд нь тэр дороос бас ингээд соёлын өв гарч ирэх. За зарим нэгэн ч бүр та бүхэн сонсон бол бадар хундаг дээрээс нуураас бол бүр хэдэн жилийн өмнө бүр газрын усанд орох шумбөгчд ороод ингээд эдэлгэн зүйлсийг аваад энэ ингээд хөргөлтэй байгууллагад шийдвэрлэж ирсэн юм асуудал байж байгаа. Буур нуур дээр 1939 оны алт голын дайнтай холбогдлолтойгоор одоо танкны болон онгоцны үлдэгдлүүд хөвсгөл нуурн дээр 1930-аад оны үеийн тэр үеийн одоо нөгөө модон усан завинууд за мөн одоо мөсөн дээвэр хийж гад унсан онгоцнууд машинууд гэдэг ингээд ийм зүйлсүүд бол Монгол улсад бас нэлээдгүй байгаа учраас бид нар одоо соёлын усанд орох соёлын өвгийн конвенцэд нэгдүгээр орхон зүйтэй гэдэг үгнээс ингээд бэлтгэл ажил хангаж явж байгаа. Энэ ажлыг бол бид нар Японы эрдэмтэн судлаачтай хамтраад барыг одоо усанд орох археологийн малталт хийдэг хүнээ бэлтгэх гэдэг ингээд ажил хийж байгаа гэсэн. За бид хоёрын бас ярилцах цаг ер нь дуусахад өгч байна. Тэгэхээр сүүлийн асуулт ер нь бол иргэд зорчигчд маань санаатай болон санаандгүй байдлаар усын илээр бас одоо эдүлгийн зүйлийг хууль бусаар дагуулах ч юм уу те. За мөн жуулчд маань бас аялаад буцахтаа мэдэхгүй санамсаргүй байдлаар одоо эдүлгийн зүйл худалдаж аваад буцаад асуудалд ордогч тийм тохиолдлууд бас гараад идэг. Тэгэхээр энэ тал дээр манай улсад одоо ямар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байдгийг ер нь одоо хил гайл дээр ажиллаж байгаа одоо алба хаагчаад иргэдэд энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгвөл. Тийм хоёр зүйл бодогдож байна л та. За нэгдүгээрт мэдээж нөгөө түрүүний хэлдэг эртний эдлэл эрхлэгчид за соёлын асуудал эрхсэн дөрвөн захиргааны төв байгууллага хоорондын одоо эрх зүйн бичиг баримтууд хамтаа ажиллагаа яаж явах юм бэ гэдэг асуудал байгаад идэг. За хоёрдугаарт нь болохоор бид нар ингээд Монголд зочлох жил болгоод айгүй олон хүмүүсийг Монголд welcome гэж ураад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө гадаад зочлохын асуудал байгаа юм. Монголд орж ирээд та ийм зүйлийг худалдаж авч болно, ийм зүйлийг худалдаж авч болохгүй шүү гэдэг энэ одоо мессежийг нөгөө гадаад зочлогооныхаа хүрээнд ЮНЕСКОгийн 5-6 хэл байдаг юм уу, англи хэлээр байдаг юм уу танилцуулаад ирж байгаа жуулчдад нөгөө мэдээлэл өгөх хэрэгтэй. Нөгөө Монгол сайхан орн гэхээс илүү бас энэ мэдээллийг өгөх юм бол жуулчид юу юм мэдэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр мэдээлэл нь Монголын онгоцноос буугаад нөгөө хоолоогоор явж яхад нөгөө одоо зураг нь байдаг юм уу? Энэ бол одоо хууль бас юу шүү гэдэг. Ямар соёлын үеийг илэрхийлсэн зураг байх юм гэд ингээд хятадын одоо жуулчдад бол яг явах солонгосууд юу бахан баг зорилттой бүлгүүд төртөл жуулчдад нь нөгөө ер нь худалдаа авалтын нэг юм юу байдаг бах л да. Одоо аялал жуулчлалын байгууллагууд за тэр улсын хүмүүс бол тийм зүйлийг худалдаж авдаг шүү гэдэг. Тэрэн дээр нь үндэслэгдээд нэг ийм одоо гадаад сурчлагын дээр эхнээс нь тэр одоо сурчлага явуулах нь зүйтэй. Хоёрдугаарт нь Монголд орж ирж байгаа жуулчдыг авж байгаа тур компаниуд байна шүү дээ. Тэр компани улсууд за би бас буруу санаагүй сая Хинтээ аймаг дээр нэг аялал жуулчлалын холбооныхан очоод
Тэгээд баг эртний эдлээ авахта та нар авчаад цагдаагийн байгууллагаас тодорхойлт аваарай гэдэг ингээд нөгөө төрийн байгууллагуудын хооронд энэ хамтын ажиллагаа байхгүй буруу мэдээлэл өгж байгаа байхгүй шин. Тэгэхээр чин юу өнтер худалдаж аваад цагдаагийн байгууллагаас тодорхойлт ав гэдэг нэг ч тийм хуулийн залт байхгүй байхад тэнд нэг тийм түүр мэргэжлийн холбооны нэг хүн тийм зүйл ярьж ирсэн. Тэгэхээр ингээд нөгөө байгууллага хоорондын хамтын ажиллагаа маш их чухал байна гэж ингэж үзэж байна. За 3 дугаарт нь бол ер нь бид нөгөө энэ цахим системийн асуудлыг бид нар маш хурдтайгаар хоорондоо уялдуулж тэгээд энэ дээр үндэслэлсэн юм одоо туршлага хоорондоо сайхан хуваалцаад явах юм бол цахим системийн мэдээллийг аягүй хурдан нэвтрүүлэх хэрэгтэй. 3 дугаарт нь би зүгээр юу гэж бодож байна вэ гэхээр нөгөө ганцхан Улаанбаатар хотод бүх юм төвлөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд төр одоо гайлууд бүсчилсэн бүсүүд дээр байгаа бол бид нар нөгөө нэг бүсүүд дээр соёлын үеийг хамгаалах ийм дэд төвүүдэд байгуулъя гэдэг юм зорилго тавиад байгаа. Магадгүй одоо Ховд аймаг дээр байдаг тэр одоо 2-3 бомт дээр асуудал үүсэх юм бол Улаанбаатар хотод биш бүс нутагт нь тэр асуудлыг шийдвэрлэх асуудлуудыг ярих гэдэг байгаа байхгүй. Одоо шивэл зүүн бүс дээр одоо 3-4 юу байгаа үстэй. Хурдан хугацаанд бомтууд байгаа үстэй. Тэгэхээр нөгөө бүх юм Улаанбаатар хотод төвлөрөөд ирэхээр чинь Улаанбаатар хотоос хараад болчиход байгаа учраас бид нар ядтаа 7 бүс биш юм ахад 3 бүс дээр яг соёлын үеийг хамгаалах юм тань тогтоох шинжээчийн зөвлөл зэрэг цалдаг байгууллагуудынхаа төвүүдийг бий болгох гэдэг. Тийм учраас иймэрхүү чиглэлээр одоо хамтын ажиллагаа өрнүүлвэл бидний хамтын ажиллагаа шиг улам их сайжрах болов гэсэн бодолтой. Баярлалаа. Энэ удаагийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн Галийн байгууллагын талаарх мэдээлэл болон шинжлэгдсэн хууль тогтоомжийн талаар дор гарч байгаа хаягнаас мэдээлэл авах боломжтой. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Гайлын ерөнхий газар.